Шатхуун махны үнэ өсөж байгаа энэ цаг үед Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага улс төрийн гацаанд орж ажиллаа хийх чадамжгүй байдалд ороод байна. Тодорхойлбол 2 дахь 7 хоногт байнгын хороо улсын хурлын чуулган хуралдаж чадахгүй байх нөхцөл үргэлжлэлээ. Өнөөдрийн татварын хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах анхдагч хуулийн төсөл, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт гээд хэд хэдэн чухал асуудал байсан ч холбогдох бүх байнгын хороод эрсээ бүрдүүлж чадсангүй. Хүний хөгжил нийгмийн болгон байнгын хороо нийт 29 гишүүнтэйгээс ардчилсан намаас 10, хүн нам болон эрдэнэ зэрэг ногоон нам, үндэсний эвслээс тус бүр 1, үлдсэн 16 нь Монгол Ардын намын гишүүтэй. Гэвч тэдний ердөө 11 гишүүн л эрсээ бүртгүүлж 30 гаруй хувийн эрсдэй гэдэг шалтгаанаар хурал хойшлогдлоо. Угтаа улс байнгын хороогоор сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийг хэлцэх ёстой байлаа. Хүүхдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үйлчлэг болон эмнэлгийн тусламжийг сургуулийнхын хэмжээнд илүү ойрхон хүргэх талаар. Тийм байна. Тийм. Хуралдаа суух бол тэр улс төрийн шалтгаан нь юу ч байсан хамаагүй би бол хуралдаа суух ёстой гэж бодож байна. Ялангуяа одоогийн яг энэ тэр тавьж байгаа асуудал болон юуных нь хувьд бол хуулийг өөрчлөө шийдэх боломжтой асуудал байхгүй. Зүгээр шалтгаан биш шалтгаан ингэж улс төр хийж болохгүй гэж би хувьдаа бодож байна. Цаашлаад өдөөс хойш 13 цагт төсвийн байнгын хорогоор ардчилсан намын гишүүн Пүрэв Доржи олон жил ярьж өргөн барьсан нэмэгдсэн албан татварын буцаа олголтыг 5% болгох хуулийн төсөл төсвийн байнгын хорогоор хэлцэгдэх тавтай байлаа. Гэвч мөн л хойшлогдлоо. Өглөөний 11 цагт зарлагдсан аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хуралд 6 гишүүн орох ёстой ч мөн л 4 гишүүн байхгүйгээс үүдэн яамны алба хаагчид өдөржин төрийн ордонд хоосон судал ширтэж үнжлөө. Энэ бүхний буруутнаар ардчилсан намыг нэрлэлээ. Улсын хурлын гишүүд хариуцлагагүй байгаад байгаа юм уу? Тийм асуудал огт ер нь бол байхгүй шүү дээ. Энэ бол улс төрийн гацаанд орсон байгаа буюу ардчилсан намын одоо акттай холбоотой. Намын одоо асуудал дарга зэрэг сандал судлалын асуудал гэхээс илүү ард түмний өмнөд холгомдож байгаа чухал асуудал дээр бол одоо хамаагүй бас ингэх нь одоо хэр зөв юм болдоо гэдэг ийм зүйл бодогдож байна. Ардчилсан намын хувьд намын дарга улсын хурлын чуулганыг удирдах болохгүй гэдэг шаардлагыг тавьж улсын хурлын дэд дарга нар хурал удирдсан тохиолдолд чуулганд оролцсон гэж мэдэгдсэн юм а. Гэвч энэ шаардлага одоо улс төрийн гацаа үүсгэх акт болж хувирлаа. Учир нь байнгын хороод бол тус бүртээ даргатай, бүрэлдэхүүнтэй, өргөн баригдсан хуулийн төслүүдэд мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгтэй бүрэлдэхүүн хүсэх юм а. Гэвч байнгын хороодын хуралд ч оролцохгүй байгаа нь улс төрийн бодит хямрал руу дагуулж байна. Нөгөө талдаа олон улсын Монгол Ардын намын хувьд ч дангаараа эрсээ бүрдүүлж чадахгүй байгаа нь нам доторх зөрчилд ширүүснийг илтгэж байна. Түүнчлэн оюутны авилгатад тэмцэх газарт хандсан үйл явдлаас улбаалаад хууль зүйн дотоод хэргийн сайд их баярыг огцорч шалгуулах ёстой гэдэг шаардлагыг ч Монгол Ардын намын гишүүд нь хөндлөө. Улсын хурлын гишүүн бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ үүднээс нь аваад үзэх юм бол тангар хүргэсэн тодорхой төвшөнд бол одоо чинь хариуцлагатай байх бол илэрхийлс учраас аль аль нь шалгуулад тэгээ энэний дагуу үнэ тогтоолох шаардлагатай. Өнөөдөр тэр хэрэгүүд нь хаана байна вэ? Тэгэхээр тэр сонсгол одоо бас дутуу долмиг болсон юм уу? Энийг одоо дахиад хийх хэрэгтэй гэдэг миний хувьд бол энэ санаачлагт нь нэгдэж одоо гар үсэг зурнаа. Үндсэлтэй зарим одоо энэ асуудлууд тэр байх юм бол тэр холбогдох хүмүүсийн шалгуулад ингээ явах нь зүйтэй баха. Ийхүү 5 намаас бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент улс төрийн зөрчил намад доторх хагарал хуваглаас үүдэн ажиллаа хийх чадамжгүй байдал ороод байна.